Өнөөдөр та бүхэндээ хүүхдийн шүдний бүтэц үйл ажиллагаа түүний эрүүл ахуй яаж хангах вэ гэдэг талаар зөвлөгөө өгнө. Хүүхдийн сүүн шүд нь 3-аас 6 сартаагаас эхлээд 2.5 нас хүртэл бүрэн шүдэлж дуусдаг. Хүүхдийн сүүн шүдийг шүдлээд эхэлсэн хугацаанаас эхлээд аав ээжүүд маань хүүхдийн амны эрүүл ахуйд анхаарлаа хандуулах хэрэгтэй. За ингэхдээ хүүхдийн сүүн шүд нь маань 6 сартаагаас эхлээд эрүүний үүдэн шүднүүд шүдэлж эхэлдэг байгаа. Үүдэн шүд шүдлээд эхэлсэн хугацаанаас эхлээд зориултын хурууч эрзэн хөвөн самбаа ашиглаад сүүн шүдний арчилгаа хийж эхлэх хэрэгтэй байгаа. Ингэхдээ нэрмэл ус эсвэл буцалсан усаар хүүхдийн шүдийг гадна татны талаас нь сайн арчиж цэвэрлэж угаах өгөх хэрэгтэй. Мөн хилний өнгөрийг зориултын хурууч эрзэн ашиглаад хусаж өгч явах хэрэгтэй. За үүний дараа хоншоорын үүдэн шүднүүд шүдэлж эхэлдэг байгаа. Манай эцэгчүүдийн донд эцэгчүүд болон хүүхдүүдийн донд хамгийн түгээмэл тохиолддог асуудал маань угчны цоорл буюу хөхний цоорл гэж нэрлэдэг цоорл их үүсдэг. Угчны цоорл гэдэг маань шөнийн цагаар хөхөө их хөхдөг, эсвэл угч хөхдөг хүүхдүүдэд хамгийн их түгээмэл тохиолддог. Шөнийн цагаар хэвтэй байдлаас хөхөө хөхүүлсэн хүүхдээ завжинд болон хилний доорх салстад хөхний зөө их хэмжээтэйгээр хуримтлагдаад үүнээсээ болж хөхний цоорл үүсдэгэ гэж үздэг. За үүнээс сэргийлэхийн тулд хүүхдийн шүдийг аягүй сайн угааж өгч явах хэрэгтэй, цэвэрлж явах хэрэгтэй. Мөн шөнийн цагаар аль болох тайван унтуулад шөнийн хөхөлтийн тог багасгах хугацааг холдуулах шаардлагатай байдаг. За ингээд хүүхдийн маань шүд үүдэн 4 шүд, хоншоорын дээд үүдэн 4 шүд, доод 4 шүд гарсны дараа эцэгчүүд маань хүүхдийг шүдний эмнэлэгтэй танилцуулах хэрэгтэй. Хүүхдийн шүд эрүүл байж болно, цоорсон байж болно. Ямар нэгэн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэг хэрэглээд цоорлоос хамгаалах автортой түрхлэг түрхүүлж хүүхдийн шүдийг хамгаалах хэрэгтэй. За үүний дараа сүүн үүдэн шүд шүдлээд дуусны дараа сүүн 1-р их араа гарч ирнэ. Араа шүднүүд маань төрөлхийн ховл хонхортой. Эдгээр ховл хонхруудад нь хоолны үлдэгдэл их хуримтлагдаж цоорл үүсгдэг учраас араа шүдлээд гараад ирсэн тохиолдолд бас шүдний эмнэлэгт эцэгчүүд маань хандхан байна. Шүдний эмнэлэгт цоорлоос хамгаалах наалт буюу силант тавигддаг байгаа ховл битүүлэх наалт. Энэ ховл битүүлэх наалтыг та хүүхдийнхаа шүдэнд наалгаснаар зажлах гадрах талаас үүсэх цоорлоос бүрэн хамгаалж чадна гэсэн үг байгаа. За тэгээд сүүн шүд шүдлээд эхэлснээс хойш цоорлын эрчим өндөртэй хүүхд 3 сар тутамд нэг удаа, цоорлын эрчим багатай эрүүл шүдтэй хүүхд 6 сард нэг удаа шүдний эмнэлэгт заавал үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэнэ. Хүүхдийн шүдэнд хэрвээ ямар нэгэн байдлаар цоорл үүсээд эхэлсэн бол цоорлыг өнгөц үе дээр нь ч юм уу хүндрүүлэхгүйгээр эцэгчүүд маань шүдний эмнэлэгт ирэх шаардлагатай байдаг. Хэрвээ одоо цоорлын хөндийн үүсээд эхэлсэн нөхцөлд шүдний эмнэлэгт авчираад ямар нэгэн ломб тавиулах хэрэгтэй. Эцэгчүүд маань 6 хүртэлх насны хүүхдийн шүдийг өөрсдөө угааж өгч явах хэрэгтэй. Эцэг хасран хамгаалагч нь угаах хэрэгтэй. Яагаад тэгэхээр 6 хүртэлх насны хүүхдийн хурууны мэдрэмж бүрэн хөгжөөгүй байдаг гэж үздэг. Хэрвээ хүүхд маань өөрөө шүдээ угаахыг хүсэх юм бол өөрөөр нь шүдийг угаалгаад араас нь эцэг их хасран хамгаалагч нь заавал шүдийг нь угааж өгөх хэрэгтэй. Ингээд угаахдаа хүүхдийнхаа шүдийг байнга давхар шалгаж үзэж явах хэрэгтэй. Одоо сүүлийн үед эцэг эхчүүд маань хүүхдийн шүдний цоорлыг дандаа хүндрүүлж авчираад байна тий. Тэгэхээр ингээд шүдийг өөрөө угааж явахдаа сайн хараад толб үүссэн, цэг үүссэн бахан бол шууд шүдний эмнэлэгт хандах хэрэгтэй. Цоорлын хөндийн маань өөрөө оройн дээшээ харсан гурвалжин хэлбэртэй. Яг шүдний гадаргуу дээр харагдж байгаа нэг цэг маань тэрнээс доошоо ингээд зүлхийгээд орсон гурвалжин хэлбэртэй хөндийтэй байгаа гэдгийг эцэгчүүд бас бодох хэрэгтэй. За дөнгөж цоорл эхэлж ин да, тэгж байгаа дараа нь очиндоо гэж бодсоор яваад хүүхдийн маань шүдийг хүндрүүлээд аваад ирж байна. Энэ нь тухайн хүүхдэд маань хэцүү тий шүдээ янзлуулахад өвдөлт ихтэй. Хоол унд идэхэд зовиортой хүүхдэд айгүй их зовиор өгж байгаа. Тэгэхээр цоорл дөнгөж эхлэнгөө шүдний эмнэлэгт авчираарай гэж хэлмээр байна. Дээр нь шүд цоорлын хүндрэл хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлж гинүү гэхээр айгүй олон сөрөг талууд байгаа. За судалгаагаар хүүхдийн шүд цоорл ихтэй хүүхд маань эрүүл шүдтэй энгийн хүүхдийн биеийн өсөлтнөөс 2 кг-аар дор хаяж 2 кг-аар дутуу биеийн өсөлттэй байдаг гэдэг маань тогтоогдсон байгаа. Бас дээр нь хүүхдийн тархины хөгжилд шүд цоорох өвчин нөлөөллийг тогтоосон байна. За одоо та бүхэндээ шүд цоорлын эмчилгээний талаар мэдээлэл хүргье. За шүд цоорлыг өнгөц, дунд, гүн гэсэн 3 хэсэгт хувааж үздэг байгаа.
За тэгээд цоорлын эмчилгээ нь болохоор хүүхдийн шүд эрүүл болон өнгөц цоорл үүсэж байгаа нөхцөлд сүүн шүдэнд фоторт дүрхлэг, цоорл зогсоох дүрхлэгийг ашигладаг байгаа. Цоорл зогсоох дүрхлэг буюу бидний хил заншснаар хар дүрхлэгийг маань эрүүл шүдтэй хүүхэд эсвэл дөнгөж цоорл эхэлж байгаа өнгөц цоорлын үед хэрэгэлдэг. Хэрвээ энэ үед нь та амжиж хүүхдэд төрхүүлж чадах юм бол хүүхдийн шүдний өнгө хит харлахгүй, үүрч унахгүй байх боломжтой. Хэрвээ энэ үеэс хойш таны хүүхдийн шүд дунд цоорл руу шилжчихсэн гүн цоорл руу шилжчихсэн бол дараагийн арга хэмжээг авах болно. Шүдээ ломбдуулах байж болно, тийм ээ. Мөн шүд эрдэсжүүлэх төрхлгүүд төрхөгдөж болно юм байгаа. За тэгээд дунд цоорлоос ихтрээд гүн цоорлолтой болоод ирэхээр хүүхдийн шүд маань халуун хүтэн маш их хэмжээтэй мэдэрдэг тий. Цоорлын хүндээ рүү хоол хүнсний үлдэгдэл орохоор их өвддөг тийм завиурууд илэрдэг байгаа. Энэ тохиолдолд эмч мэдээ алдуулалттай шүдийг өрөмдөөд ломбдох эмчилгээ хийдэг. Гүн цоорл маань хүндрээд ирэхээр шүдний зөөлцийн өрөвслөг өгöd эхэлдэг. Энэ маань нөгөө хүүхдүүд шөнийн цагаар маш их хүчтэй өвдөд уйллаа гэх завиур өгөн тийм ээ. Зарим тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагагүй байдлаасаа олоод хүүхдийн өвдөлтийг ингээд төр зур өвчин амдах хэмээр дараад ингээд удаан хугацаагаар явсноос болоод зөөлцийн өрөвсөл маань холбоосын өрөвсөл болж хүндэрдэг байгаа. Холбоосын өрөвсөл болоод ирэхээр хүүхдэд яг халуун хүтэн мэдрэх хүчтэй өвдөлт байхгүй хорны одоо ингээд зажлахад хүндөр ордог тий. Эсвэл тухайн хүүхдийн шүдний харалдаа буйл ингээд овоож улайдаг. Зарим тохиолдолд бүр тэр буйл маань ингээд ногоороод идээшдэлсэн байдаг. За эдгээр ийм тохиолдолд шүдэнд сувгийн эмчилгээ хийгддэг байгаа. Тэгэхээр сувгийн эмчилгээ хийгдэхээр сүүн шүд маань байнгын шүдний их үүсвэр болж өгдөг. Шимт хижээл нь болж өгдөг. Тэгэхээр цувгийн эмчилгээ хийгдэхээр тухайн байнгын шүдний их үүсвэрт энэ шүд маань шимт хижээлээ өгч чадхаа болчихноо. Доотлын шүд маань эрдэсжилт муутай шүд гарч ирэх магадлал өндөр болоо явцдаг. Ингээд сүүн шүдний хүндрэлээс болоод ясан дотор хэлбэржиж байгаа байнгын шүд маань сүүлийн үед айгүй их ингээд эрдэсжилт багтай тий бүтэн гарч ирсэн ч гэсэн цооролд айгүй өртөмхий байна. Зарим бүр хүнд тохиолдолд сүүн шүднээс халдвар байнгын шүдэнд дамжаад ясан дотроос зохиож амжаагүй байнгын шүд маань цоорсон. Бүр цоорлын хүндрэл өгөөд мэдрэл өгчсөн тохиолдол хүртэл гарч байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийг яг цоорл ихэлсэн нөхцөлд заавал шүдний эмнэлэгт авчирж үзүүлээрэй. Сүүн шүдийг нь цаг тухайд нь амжиж эмчлүүлээрэй гэж хэлмээр байна. Хүүхдийн шүдний гажгийн талаар яриа. За тэгээ хүүхдийн өсөлт хөгжилтийн явцад эрүү хоншоорын ясан маань давхар айгүй сайн хөгжиж явах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн зажлах үйлээс шалтгаалж хөгждөг. Тэгэхээр одоо 6 сартай төгжижсэн бантан зарим хүмүүс те хүүхдээ 2 нас хүртэл ямар ч зажлах шаардлагагүй ингээд жижиг махтаагаар өгдөг ч юм уу те тэр байдлыг зогсоох хэрэгтэй. Хүүхдийн шүдний тоо хэдий хэмжээгээр нэмэгдэнэ. Тухайн хүүхдийн хоолны одоо мах ч юм уу те зажлах бүтээгдэхүүнүүдийн хэмжээг нь томруулж өгч өгөх хэрэгтэй. Ингэснээр эрүү хоншоорын яс нь айгүй сайн биеийнхээ хөгжилтэд тэнцүү хөгжөөд явдаг баг. Жин үед хүүхдүүд маань зажлуур багтаа хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас болоод эрүү хоншоор ясны маань хөгжил биеийн хөгжлөөс хоцрогдоод байна л да. Энээс болоод одоо шүдний гажиг үсээд байна. Хүүхдийн маань эрүү хоншооронд байнгын шүднүүд маань багтахгүй нааш цаашаа ургах, хоншоор ясандаа саатах зэрэг олон асуудлууд үүсч эхэлж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийнхээ хоол хүнсэнд илүү зажлуур ихтэй, хатуулаг, кальц, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй байна. Сүүлийн үед хүүхдүүд маань буйлны өрөвсөл айгүй их тохиолддог болчиход байна. Тэгэхээр зөвхөн шүд угаалтаа анхаарахаасаа илүү эцэгчүүд маань хүүхдийн хилний өнгөрийг айгүй сайн цэвэрлэдэг болмоор байна. Сойзных нь араар ч юм уу те зориултын хурууч ирзээ ашиглаад хилний өнгөрийг цэвэрлэх хэрэгтэй. Мөн шүдний флос буюу шүдний утсыг айгүй сайн арилгах хэрэгтэй. Ямар ч сайн сойз маань шүдний завсрын өнгөрийг арилгах чадамжгүй байдаг. Тэгэхээр хүүхдийн шүдэнд завсрын цоорл айгүй их үүсэж байгаа. Эцэгчүүд маань өдөрт нэг удаа эсвэл 2 өдөрт нэг удаа хүүхдээ ингээд дээш нь харуулж хэвтүүлж агаад шүд толгоны завсрыг айгүй шүдний утсаар айгүй сайн ингэж хусч цэвэрлж өгөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол хүүхдийн маань шүдэнд завсрын цоорл үүсэхгүй, буйлны өрөвсөл үүсэхгүй байх боломжтой байна. Хүүхдэд буйлны өрөвсөл үүснээс тухайн хүүхдэд амнаас эвгүй өнөр үнэрдэг, шүд угаах явцад буйлнаас цус гарах тий их шүднүүд их мэдрэмтгий болох завиурууд сүүлийн үед айгүй их тохиолдож байгаа. Хүүхдийн шүдний сайзыг сонгохдоо тухайн хүүхдийн үүдэн 2 шүдний хэмжээтэй адилхан хэмжээтэй сайз сонгох
хитрхи том сайз авчгаар хүүхдүүд нөгөө хувцран тулаад хойтлын араа шүдийг угааж чадахгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр сайзныхаа сонголтыг зөв хийх нь байна. Байнгын шүдлээд ихэлсэн нөхцөлд хүүхдийн шүдний оог солих хэрэгтэй. Холимог зуултын үе эхэлж байгаа. Сүүн шүд байна, байнгын шүд байна. Тухайн байнгын шүдэндээ зориулсан одоо томчуудын эргэлдэг оогоор хүүхдийн шүдийг угааж эхлэх хэрэгтэй. За ингээд эцэст нь хэлэхэд хүүхдээ та бүхэн тогтмол шүдний эмчэд тогтсон хугацаанд үзүүлж хэвшээрэй.